Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Хөгшин залуу хүүхэд томчууд эрэгтэй эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийгээ мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлээ удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор Цэрэн Долгорын эмч нэвтрүүлэгт оролцож байна. Тэгээд энэ өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Чамд бас энэ өдрийн мэнд хүргэе. Нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд энэ удаагийн дугаараар болохоор өсвөр насныханд зориулаад, магадгүй өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулаад өсвөр наснд тохиолддог сэтгэл хөдлөл, төрхөөлийн эмгэг гэж юу вэ? Ер нь хэвийн зан үйл төрхүүл ямар байдгийг хэвийн бишиг нь яаж ялгаж мэдвэ? Энэ нь бас өсвөр наснд ямар хямрал авчирдах уу? Хэрхэн яаж даван тулах уу гэдэг талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх юм байгаа. Тэгэхээр юуны өмнө та эхлээд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг хэлж өгөөч. За өсвөр насны хүүхэд гэдэг маань өөрөө яг нэг хүүхэд наснаас насанд хүрэгч рүү шилжиж явж байгаа нэг тийм онцгой үе дээр явж байгаа хүүхдүүд байдаг л та. Тийм учраас ерөнхийдөө бол энийг шилжилтийн насны үеч гэж бас нэрлэдэг те. Тэгэхээр шилжилтийн насны үе дээр хүүхдүүд маань бие махбодын хувьд, сэтгэл зүйн хувьд тэгээд цаашлаад нийгмийн хүрээллийн хувьд ч гэсэн онцлог тийм өөрчлөлтүүд, огцом өөрчлөлтүүд гарч ирдэг. За бие махбодын хувьд хүүхдүүд бол өсөлтүүд нь явагдана, бэлгийн хоёр дахь шинж тэмдгүүд илэрч эхлэнгээ, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдтэй харьцангууд баг зэргийн ялгаатай байдлаар бэлгийн хоёр дахь шинж тэмдгүүд үүсч идэг бол яг энэ дааврын өөрчлөлт гэдэг зүйл явагдаж байгаатай холбоотой. Хүүхдийн маань сэтгэл хөдлөлт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол гарч ирдэг байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэхээр хүүхд маань альваа нэг гадаад стресс үүсгэж хүчин зүйлд ямар хариу урвал илэрхийлж гаргах уу, яаж тэр нь тохирсон байдлаар хариу урвал үзүүлэх үү, сэтгэл хөдлөл нь ямар байдлаар гарах уу гэдэг маань шилжилтийн насны дээр харьцангуй өөр байдлаар илэрх боломжтой болно гэсэн үг. Одоо бага насны хүүхдүүд маань хөвчлэн ойлгоч гэдэг юм уу, зөрүүдлэх байдлаар стресс хариу үзүүлдэг бол өсвөр наснд болохоор арай өөр байдлаар гарч ирнэ. Тэр нь хөвчлэн хүүхдийн маань сэтгэл хөдлөл нь арай том хүнтэй төстэй байдлаар стресссэн байлаа гэх юм бол дуугаа хурааж болох юм байна. Тэрийг нь сонгол дуугарах хариу урвал гэж хэлдэг. За эсвэл эсэргүүцэн сөргөлдөж болдог байх нь ингэх юм бол би тэхгүй шүү гэдэг юм уу. Өөрийнх нь хүч чадлаас ч гэдэг юм уу боломжит нөхцөл байдлаас нь илүү давсан зүйлийг хүн хүсээд ингээд шаардаад байхад эсвэл шудраг бус байдал өөрт нь тулгархад өөрт нь шудраг бус зүйлийг ингээд хэлэхэд шаардахад тухайн хүүхд яадгүй гэхлээр тэрийг хүсэхгүй байвал эсвэл нөө хүсэж байгаа зүйлийг нь хориглоход ч гэдэг юм уу. Ийм олон тохиолдлууд дээр хүүхэд маань эсэргүүцэн сөргөлдөх байдлаар хариу урвал бас үзүүлж болдог байхan. Зарим нэг хүүхдүүдийн хувьд бол нөхөх хариу урвал гэж гарч ирдэг. Нөхөн гэдэг маань хүүхэд тухайн зүйл дээр өөрийн сул тал болоод байгаа зүйлээ өөрийгөө үзүүлэх нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхөхийн тулд арай өөр байдлаар хөгжүүлэх, илүү давуу байдлуудаа илүү хөгжүүлэх буюу тэрийг нөхөх хариу урвал гэж нэрлэдэг байдаг. За энэ мэтчлийн ийм олон хариу урвалууд гарч ирдэг. За тэгвэл энэ хариу урвалууд нь гарч ирээд өөрчлөгдөөд байхад давхар бас зан үйл нь өөрчлөгддөг. Зан үйл нь гэдэг маань нөгөө нийгэмд яаж засан зохицож бие зүв авч явж гэнэ үү, хууль дүрм журмыг яаж сахин мөрдөж байна уу гэдэг тэр байдлыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр өсвөр насны хүүхэд маань нийгэм шиг хэрэгцээ нас нэмэгдэх тусмаа илүү их яадаг гэхэлэр сайжирч хөгжиж явж байдаг. Дээрээс нь нас нэмэгдэхтэй зэрэгцээд нийгмээс өөрөө тухайн хүүхдээс маш их олон нийгэм дасан зохицож амьдрах тэр хэрэгцээг шаардж яадаг юм онцлогтой учраас өссөн үсээгүй өсвөр насны хүүхдүүд нийгмийн хувьд нэлээд өсөж дэвжиж явдаг гэсэн үг. За ингээд 3 хүрээнд хүүхэд маань өсөж дэвжиж нэлээд хөгжил ингээд өсрөнгөө байдлаар хөгжиж байгаа энэ процессыг бол шилжилтийн нас гэж хэлээд байгаа гэсэн үг. Ийм онцлогтой үе байдаг байна. Ер нь бол маш юм нөгөө ирч хүчтэй. За дээрэс нь бэлгийн болон оюун санаа, за тэгээ сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ тэгээ бодисын солилцооны тал дээр ч гэсэндээ хамгийн нөгөө өндөр хөгжиж идэг нас гэж хэлж болох юм шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор тэр дааврын огцом өөрчлөлт ялгарлалтай холбоотойгоор сэтгэл санаанд, сэтгэл зүйд нь бас
тийм хямрал гарч болдгоо л гэсэн үг. Гэхдээ тийм тухайлбал одоо ямар байдлаар хэлж байгаа. Ингэдэг нөгөө хүмүүс тэгдэж штэ гэдэг өсвөр насны хүүхдийг охтууд хүүгүүдийг те манай хүүхдээ шилжилтийн наснд болчихсон юм а тэгээ их хууртаа болчихсон их юм бол ингээл тайлбар тавьдаг уурлаад бухимдаад байдаг болцсон байл тайлбар хэлдэг те. Тэр маань яаж юм гэхэлэр хүүхд маань ерөнхийдөө нөгөө тарих маань маш их ачаалтаа өсвөрнгөө хөгжил хийгээ танин мэдгүй хүрээн ингээд огцом тэлж байгаатай холбоотой. Дээрээс нь дааврын өөрчлөлт явагдаж байгаатай холбоотой. Мөн нийгмээс маш их зүйлийг шаардаад байгаатай холбоотой тэр зүйлийг зохицуулахын тулд тарих маш их завгүй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ завгүй ажиллаж байгаа үед бол мэдээж цочрол эксэлтийн шинж гэж юм гарч ирдэг. Цочрол эксэлтийн шинж гэдэг нь одоо энгийн цочрогч хүчин зүйл буюу стресс үүсгэгч хүчин зүйл дээр эмзэг хүлээж аваад тэрийг хэтрүүлж томоор хүлээж авна гэсэн үг байна шүү дээ. Нэг осондоо ингээд томоор яаж хүлээж аваад байна вэ гэхлээр тэр хямрал нь гаднаас ирж байгаа тэр стресс үүсгэж хүчин зүйлийг хүлээж авдаг босго нь хит нам болчихсон учраас маш амархан цочроогоол сэтгэл санааг нь хямраагаал бухимдуулаад уурлуулаад гомдоогоол тий эсвэл амархан баярлуулаад ч гэдэг юм уу сэтгэл хөдлөлийг маш амархан ингээ хэлбэлцдэг байдлаар нөлөөлж байгааг нь ер нь бол цочрол эксэлтийн шинж гэдэг. Ийм байдал илэрдэг учраас хүүхдүүдэд шилжилтийн насны дээр яг сэтгэл хөдлөл нь ихэвчлэн амархан хариу урвал үзүүлэх байдлаар гарч ирээд байгаа. Энэ бол хэвийн үзэгдэл байхгүй юу? Маш хэвийн үзэгдэл. Тэгвэл ингэдэг хүмүүс шилжилтийн насны хямрал болтолсон энэ болгон хэвийн үзэгдэл гэж зарим хүмүүс нь хэлдэг бол тоохгүй өнгөрдөг бол зарим нэг нь хит ач холбогдол өгөөд манай хүүхд сэтгцэн эмгэгтэй болчлоо ч гэдэг юм уу хэвийн биш байгаад байна. Маш ингээд даруу төлөв миний үгэнд яс ордог хүүхд одоо бүр үгэнд орхоо байгаад байнга өдөөс тайлбар тавьдаг бухимддаг ууралдаг болчтоо гэж ингэж хэлдэг. Тэгвэл энэ дээр бас нэлээд тийм зааг ялгаатай ойлголтуудыг бол эцэг их асран хамгаалагч маань авч зөв ойлголт мэдээлэлтэй байхгүй бол нөгөө хүүхдээ бид нар хэтрүүлж үнэлээд байна. Эсвэл яг илэрч байгаа шинж тэмдгийг нь бүр үнэлэхгүй хит оройтуулж тусламж үйлчилгээ авах гэсэн асуудал үүсгээд байдаг учраас маш сайн мэдээлэлтэй байгаад тэгээд хүүхдээ маш сайн ажиглаад маш сайн ярилцаад тэрнийхээ үндсэн дээр тодорхой нуурчилсан дүгнэлт гаргаад за тэгээд цаашид яах вэ яах ёстой вэ гэдэг дэ мэддэг тийм эрүүл мэндийн мэдлэг боловсрол маш шаардлагатай болсон юм уу байдаг. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчийн зүгээс харилцаа хандлага дээрээ баг зэргийн одоо тэгээ өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Өсвөр насны хүүхэдтэй бол яг зөв. Ер нь ийм онцлогтой нас учраас энэ насн дээр нь ингэж ярилцвал арай ойлгох байх, ингэж цочмог хүлээж авдаг учраас энийг ингээд арай өөр байдлаар хэлье гэдэг бас өнцгөөс хандах хэрэгтэй. Тий, ер нь бол тэг нь хүүхдэд ойлгож харилцах гэдэг юм хамгийн чухал байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн маш нэг чухал хэрэгцээ байдаг. Тэр хэрэгцээ нь бол бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдад ойлгогдох хэрэгцээ гэж байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр суур хэрэгцээ өсвөр насныхны бүр суур хэрэгцээ гэж ойлгож болно. Бусдад ойлгогдож хүлээн зөвшөөрөгдөх гэсэн энэ хэрэгцээ нь хангагдахгүй бол сэтгэл санааны хямрал үүсч эхэлдэг. Тэгэхээр яах нөгөө хүүхдийг өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн төлөвлөгөөтэй түүгээрээ ингээд үйл ажиллагаагаа явуулаа тэрнийхээ үр дүнг өөрөө мэдрээд ч гэдэг юм уу те ингээд нэгсэндээ энэ нь цаагаараа өөрөө би хариуцлага хүлээе гэсэн нэг тийм өсөж дэвжиж байгаа хүүхдийн шинж тэмдэг байхгүй юу гэнэ бол тэгсэн чинь тэрийг нь эцэг их масар хамгаалагч маань юу гэж ойлгодгоо гэхлээр ингээд том хүн шиг авирлаад байна. Одоо хүүхэд жоохон байж ингээд том хүний юм хийх гээд байна. Дураараа айшлах гад байж гэдэг юм ингээд буруугаар ойлгоод идэг боловч яг энэ насан дээр тухайн хүүхэд чинь ингээд юм хийж үзэх, өөрөө шийдвэр гаргаад тэрийгэ хүлээн зөвшөөрүүлээд ойлгуулад харилцан ингээд ойлголт солилцох тэр хэрэгцээ байгаад идэг. Тэр хэрэгцээг нь харин яаж мэдэрч хүлээж авах вэ гэхээр хүүхдээ ерөөсөө шүүмжлэхгүйгээр дуустал нь сонсгол ёстой. Ерөөсөө сонсно. Ойлгож би хүүхдтэйгээ ойлгож харьцаж байна гэж эцэг их өөртөө бодож байгаа бол нөгөө хүүхдтэй юм хэлэхлээр нь л өө чи ийм юм дээр ингээд тахтай ах юм бэ. Энд ч айгу амархан штэ ч гэдэг юм. Өөртөөхөө байр сууриас хандаад ах юм бол тэр чин ойлгогдож байгаа биш. Ойлгохгүй байна. Ээж юусоо өөрийнхөө л ойлгоод байна. Амар амархан гэдэг. Надад амархан биш байгаа байхгүй юу? Би тэр найзтайгаа муудалцсан харилцаагаа сайжруулж чадахгүй. Надад айгүй хэцүү байна гэ хүүхд маань ойлгоод байхад нөгөө эцэг их нь хайчих гэдэг юм уу те. Айгүй хялбар байдлаар ингээд шийдвэр өмнөөс нь гаргаж өгөх. Эсвэл өмнөөс нь өөрийнхөө үзэл бодлыг тулгах ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар харилцаад явчихаар нөгөө хүүхдээ ойлгогдох хэрэгцээ нь хангагдахгүй болоод сэтгэл зүйн хямрал нь учиграх. За магадгүй цаашлаад нөгөө эцэг их намайг ойлгодгүй юм чинь би тэр хүнд өөрийнхөө асуудлыг яриад ах шаардлага байхгүйгээд нөгөө харилцаан дээр тэр хоёр хүмүүсийн дунд хана үүсчдэг юм асуудлууд байдаг. Тэгэхээр бид тэр хүүхдээ аягүй сайн ойлгож мэдэрч тэгээд хүүхдээ ажиглаж сонсох хэрэгтэй болчихж байгаа. За таны хэлдэг зан төлөвийн одоо хэвийн өсвөр насны хүүхдийн одоо хэвийн зан төлөвийн онцлогийг та сая ярилцлагыг дурдсан тийм хэвийн биш
одоо нөгөө зааг ялгааг та мэдэх хэрэгтэй гэсэн шүү дээ. Ямар тохиолдолд заавал мэрэгжлийн одоо тий хүний тусламж хэрэгтэй гэж үзэх вэ? Тэрийг бас бид нэр зөв таньж мэдэх хэрэгтэй тийм. Яг зөв тийм. Одоо түрүүний би хэлсэн ингээ хүүхдээ эсэргүүцэн сөргүүлдэг, дуугаа хураадаг, эсвэл одоо бүр сэтгэл цочролтын хариу уруулж гэж байдаг, нөхөх хариу уруулж гэдэг. Энэ олон хариу уруулууд маань энгийн хүүхдүүдээр илэрч болно. Илэрч байгаа хариу уруулын маань хүч нь харин бүр маш их болоод давтамж нь нэгсээд за хүчний хувьд яаж ихсэж байгаа гэхэлэр бүр нөгөө стресс үүсгэж байгаа хүчин зүйлдээ тохирсон хариу урвал үзүүлээд явдаг байхгүй одоо үнэхээр гомдоосон бол тэр гомдоогчийнхаа эсрэг дуугаа хураадаг гомдоогчийнхаа эсрэг л нөгөө хариу урвалаа гаргаал тэрнийхөө өмнөөс ингээл ууралдаг бухимддаг гомддог ч гэдэг юм уу те нөгөөдх маань юм тохирсон хариу урвал илэрч байдаг бол эмгэг хариу урвал гэдэг нь яг хөө гэхэлэр хүчин тэр стресс үүсгэж байгаа хүчин зүйлтэй харьцуулах юм бол бүр хитрхи их маш их хүчээр хариу урвал үзүүлж байна. Дээрээс нь нөгөө чиглэл нь эсрэг өөр болчихно. Чиглэл нь зөвхөн гомдоогчийн эсрэг биш. Өөрт нь ямар ч хамааралгүй, гомдоогоогүй хүмүүс хүртэл уур бухимдлаа гаргадаг, тий. Анги дээр очиод ангийнхаа хүүхдөөс гаргадаг, багш нартаа ураа гаргадаг ч гэдэг юм. Ингээд нөгөө уур бухимдлаа гаргаж байгаа хариу урвалын маань чиглэл нь өөрчлөгдөд эхэлждэг гэсэн үг. Энэ бас эмгэг хариу урвалын нэг шинж болох юм байна. Дээрээс нь давтамж нь бүр маш их болж байгаа буюу ялихгүй зүйлд байнгын сэтэрч байвал гэсэн үг. Зүгээр л нөгөө энгийн урд нь миний хүүхдээ ингээд энэ түгжрэлтэй зам байна. Хоёул энийгээр тойроо явчих гэхэд л бухимдаад байвал те өмнө нь тгийж хийж чаддаг байсан бол одоо тэхөө болчихсон. Яахаараа ингэдгийг ингээд бүх зүйлийг буруутгадаг ч гэдгийг юм уу эсвэл тэрийг байж чадахгүй гэ төвчж чадахгүй ойрлон хашгирн бачимд нь бачуурн ч гэдэг юм уу те ингээд нөө сэтгэл хөдлөлийн сэтгэл цочролтын хариу урвал хүрт ингэж хүчтэй илэрхийлж гарч байна. Тэгээд сэтгэл цочролтын хариу урвал нь ингэж гарч ирэхдээ зэрэгцээд нөгөө хүүхдийн маань ухамсар тухааны хүрээ нэгэ нарийсаад тухайн үед гаргасан авир харин шинга дараа нөгөө хүүхд нь би яг ямар авир харин шин гаргаад яаснаа сайн санахгүй байгаад ямар ч гэсэн би орилоод байсан ч гэдэг юм уу те нөгөө эргэн тойронд болж байгаа үйл явдлыг ухамсар тухааны хүрээ нарийнсантай холбоотой бүрэн анхаараагүй бүрэн ойлгоогүй бүрэн тогтоогоогүйгээс болоод сэтгэл хөдлөлөө өөрийнхөө үйлдэл хөдлөлийг хянаж чадахгүй хариу урвал гарч ирдэг гэсэн үг. За үүн дээр нэмээд вегетатив мэдрэлийн хөөрлийн шинж гарч ирнэ. Амьсгал давчтан, зүрх дийлсэн, салгалан, жичрэн, хөлрөн ч гэдэг юм уу те ийм шинжүүд ингээд давхар хамтдаа гарч ирж байвал энийг юусэн эмгэг хариу урвал гэж үзээд за энэ эмгэг хариу урвал нь 6 сараас дээш хугацаатай давтамжтай илрээд байвал үнийг ерөнхийдөө бол сэтгэл хөдлөлийн эсвэл төр хуулийн эмгэг байна гэж ер нь бол онцлог боломжтой болдог гэсэн үг. Яг зөв. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар мэрэгжлийн хүн тавтан. Гэхдээ мэдээж 6 сар хүлээнэ гэд бас байж болохгүй те. Тэгэхээр 6 сар хүлээхийнхаа өмнө яах вэ? Нөгөө хүүхдээс чи эмгэг хариу урвал илрээд байна шүү дээ. Тэгвэл наандаж л ядаж л сургуулийнхаа сэтгэл зүйчд эсвэл ойр хавьд байгаа ямар сэтгэл зүйч вэ мэрэгжлийнтэй улсын болон хувийн ч гэдэг юм. Ингээд мэрэгжлийн хүүхдийн сэтгэл зүйчдэр очиод хүүхдэд уулзалцах хэрэгтэй. Яагаад вэ гэхлээр одоо энэ хариу урвал үүсгэд нөлөөлсөн шалтгаан хүчин зүйл гэж юм заавал байх хэрэгтэй байхгүй юу? Хүүхэд ямар ч шалтгаангүй зөвхөн л дааврын өөрчлөлтөөс болоод ийм хүчтэй хариу урвал үзүүлээд байна гэж байдаггүй. Яагаад гэхлээр хямрал бол байна. Энэ нөлөөлөх хүчин зүйл дааврын өөрчлөлт ч юм уу болж байдаг. Дааврын өөрчлөлтөөс болоод зүгээр зан авирын ийм онцлог байдал гарна уу гэхээс биш энэ нь ийм эмгэг байдал руу орох ийм хүчтэй байдлаар илэрхт нь нөлөөлдөг сур хүчин зүйл шалтгаан гэж байдаг. Тэгэхээр тэр шалтгаан дээр болохоор гадаад болон дотоод шалтгаан нөлөөлөх хүчин зүйл гэж байдаг л та. Тэгвэл дотоод гэдэг нь ер нь бол хүүхдэд удамшлын хүчин зүйл байж болно. Удамшлын гэдэг нь удамд нь аав ээжийнхэн талд нь ч гэдэг юм уу яг ийм нөгөө авир харин шин их төрөмгий эсвэл нөгөө хүн тухайн үед итгээд зан авиртай за магадгүй нөгөө сэтгцэн ямар нэг эмгэгээр өвдөж байсан ч гэдэг юм уу ийм хүн байх юм бол энэ тодорхой хэмжээгээр удамшлыг нөлөө үзүүлж болно гэж үздэг. За мөн хүүхэд төрснөөс хойш 3 хүртэлх наснда тархины мэдрэлийн эсийг хортуулах маш хүчтэй одоо өвчнөөр өвдөжсэн бол тархи мэдрэлийн эмгэг гэсэн үг байна шүү дээ. Менингит ч юм уу, таталтд эмгэг ч юм уу, тэ хордлогч хүчтэй хордлогч байдаг юм уу. Гэх мэт ийм хүчтэй ялангуяа 3 хүртэлх насны хүүхдээ яагаад гэж юм хэрэг нөө тархи маань бүрэн хөгжиж амжаагүй эмзэг байдаг учраас энд гаднаас ямар нэгэн хүчтэй нөлөөлөх хүчин зүйл ороод ирэхэд тэнд гэмтэл үүсдэг гэсэн үг байхгүй. Органик гэмтэл үүсээд тэгээд тэрнтэй холбоотой хүүхдийн зан авир өөрчлөгдөж болно, сэтгэл хөдлөл өөрчлөгдөж болно гэж үзнэ. За тэгвэл 3-аас хойш насанд тусч байгаа ямар нэгэн тархины хүнд гэмтлүүд ээж болно. Тодорхой хугацаагаар ухаан
хувцас тухайн алдагдчихсэн, ухаангүй болж исэн гэсэн өгүүлэмж бүхий тэрэг тархины хүчтэй гэмтлүүд ч гэсэн зан авирыг өөрчилж болдог. Органик эмгэгүүд ингэж нөлөөлж болдгоо гэсэн үг байна. За мөн тухайн хүүхдийн өөрийн төрөлхийн зан авирын онцлог гэж байна. Утмын нөлөө байхгүй. Гадаад ямар нэгэн гэмтэл өвчин эмгэг байхгүй мөртлөө тухайн хүүхд өөрөө маш тийм хүчтэй хариу урвал үзүүлдэг. Тэр хариу урвал нь нийгмийнхаа хэм хэмжээнд баригдахгүйгээр ингээд гажуудаад явж байгаа эмгэг байдал руу орох хэмжээнд хүрсэн тийм төрөлхийн нөхцөл байдал бас байж болдог. Тэгэхээр ийм олон хүчин зүйлсүүдийг бол дотоод нөлөөлөх хүчин зүйл гэдэг. Харин үүний дараах бол гадаад нөлөөлөх хүчин зүйл гэж байдаг. Гадаад нөлөөлөх хүчин зүйлийг нь бол сэтгэл зүйн хүчин зүйл, нийгмийн хүчин зүйл гэж хуваадаг. Тэгэхээр сэтгэл зүйн хүчин зүйл гэдэг нь нөгөө хүүхэд сэтгэл санааг нь хямраах тийм стресс үүсгэсэн хүчин зүйлд удаан хугацаагаар өртөж явж байвал эсвэл богино хугацаа нийцгэсэн маш хүчтэй стресс үүсгдэг тэр стресс үүсгэж хүчин зүйлд өртсөний дараагаар тэрний дараагаар хүүхдийн сэтгэл хөдлөл төрхүүл өөрчлөгдөж болдог гэж үзсэн. Тэгээд энэ нь мэдээж мэрэгжлийн тусламж үйлчилгээ авахгүй бол тэр сөрөг мэдрэмж, таагүй дурсамжтайгаа удаан хугацаагаар үргэлжлээл амьдраад яваад ах юм бол сэтгэл хөдлөл төрхүүлийн эмгэг үсэх магадлалтай болчихж байна гэсэн үг. Тэ нөлөөлчдөг тий. Тэгвэл дараагийн нөгөө нийгмийн хүчин зүйл гэж байгаа. За нийгмийн хүчин зүйл дээр бол асар олон зүйл нөлөөлж болдог. Энэ бол ерөөсөө хамгийн бага нэгж гэх юм бол гэр бүлийн хүрээгээс эхэлнэ. Тэгээд дараа нь цэцэрлэгийн, сургуулийн ч гэдэг юм уу нөгөө гэр бүлээс гадуурх том хүрээллүүд, нийгмийн хүрээллүүд орчны нөлөөл орно. Бүр ингээд том хүрээгээр авч үзэх юм бол улс төрийн байдал, эдийн засгийн байдал, улс төр эдийн засгийн байдал гэр бүлд нөлөөлнө, эцэг эхийн ажил хөдөлмөрт нөлөөлж болно. Эцэг эхийн ажил хөдөлмөр гэр бүлийн асуудалд үүсгээд эхлэх юм бол эцэг эхийн сэтгэл санаа хямралтай болно. За уур амьсгал өөрчлөгдөнө. Гэх мэт ийм олон хүчин зүйл нөлөөлнө. За тэгвэл гэр бүл дотроо тэгвэл бүр ингээд нарийн үзэх юм бол ямар хүчин зүйл нөлөөлөх вэ гэхээр эцэг эхийн хоорондын харилцааны хэв загвар их чухал нөлөө үзүүлдэг. Тэр эцэг эх хоорондоо эв түнжинтэй харилцаа үүсгэж чадчихэв нөө, ойлголцож харилцааг үүсгэж чадчихэв нөө. За эсвэл бүр тухайн гэр бүлийн бүтц нь ямар байна вэ? Тэр бүтц нь ойр ойрхон солигддог буюу нөгөө хүүхэд асран хамгаалагч нь ойр ойрхон солигдоод байвал. За тэгээд дээрэс нь гэр бүл дотор ямарваа нэгэн төрлийн хүчирхийлэл үлддэг нэг хүн байхад л тэр хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлчдөг. Тэгвэл мөн гэр бүлд нь ямарваа нэгэн хорц зуршилтай, хамаарал донтолтын асуудалтай тийм хүн байвал бас там нөлөө үзүүлж эхэлдэг. За гих мэтчлэн ийм гэр бүлийн хүчин зүйл нөлөөлөхөөс гадна сургууль ойр ойрхон солиод байдаг. Сургуулийн орчиндөө очиод дасан зохицох хугацаа олгохгүйгээр найз нөхдөдтэй болох, тэндээ ингээд өөрийнхөө нийгмийн үйл ажиллагааг ингээ хэвийн үргэлжлүүлэх боломжийг олохгүйгээр баймаа сургууль солиод байдаг ч юм уу. Эсвэл сургуулийн орчны үе тэнгийн дээрлэх хилтж байдаг юм те. Энэ олон хүчин зүйл нөлөөлж болно гэж үздэг. Гэхдээ олон улсын маш олон судалгаанууд байдаг. Судалгаануудаас үзэх юм бол ерөөсөө л хүний зан үйл өөрчлөгдөх, сэтгэл хөдлөл, төрх үйл өөрчлөгдөхөд ялангуяа өсвөр насны хүүхдэд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл нь гэр бүл. Гэр бүлийн орчин байдаг. Тэр эцэг их асран хамгаалагч тухайн хүүхдийг ямар хүмүүжлийн хэлбэрээр хүмүүжүүлж байна? Яаж хүүхдтэй харилцаж байна? Яаж өсгөн хүмүүжүүлж, яаж нөлөөлж үлгэр дуурайллыг ямар байдлаар үзүүлж байна гэдг нь шууд хамааралтай нөлөө үзүүлждэг. Тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл болчихж байгаа. Тэгэхээр энэ олон хүчин зүйлс тухайн хүүхдэд нөлөөлөөд эхэндээ бол хэвийн хариу урвал гарч идэг байх нь те. Хэвийн хариу урвал нь нөгөө зөв тусламж үйлчилгээгээ авахгүй байсаар агаад эмгэг хариу урвал болоод эмгэг хариу урвал нь удаан хугацаанд үргэлжлээд ирэхээр эмгэг болоо явчихдаг гэсэн ийм шат дараалтай байдаг. Өсвөр наснд одоо ингээд илэрч байгаа, өсвөр наснд гарч ирж байгаа энэ төрөх зан үйлийн төлөв байдал гэх үү те. Насан туршдаа ингээд насан туршдаа тэр хүнийг бие хүн болгож төлөвшүүлэхэд хэр нөлөөлдөг вэ? Ер нь бол нэлээд судалгаанууд байдаг. Энэ бол энэ чинь нийгмийн талаасаа ч гэсэн сэтгцэн эрүүл мэндийн тал, нийгмийн эрүүл мэндийн талаасаа ч гэсэн судлагддаг зүйл ахгүй. Тэгэхээр эндээ судалгаанаас үзэх юм бол ер нь бол энэ сэтгэл хөдлөл ялангуяа төрхүүлийн өөрчлөлттэй, төрхүүлийн эмгэгтэй байсан хүүхдүүдээс насанд хүрсэн хойноо нөгөө англиар хэлэхээр antisocial disorder гэдэг нэлээд байдаг. Тэгээ нийгмийн эсрэг бие хүн гэдэг. Тий, нийгмийн эсрэг бие хүний эмгэг гэдэг юм эмгэг үүсэх магадлалтай гэж үздэг. Тэгээ би хүмүүс яриад байдаг нөө психопат гэж яриад байдаг тий. Тэр психопати гэдэг байгаа чинь өөрөө яадаг вэ? Өсвөр наснд, бага наснд ингээ шинж тэмдэг нь илэрч явж агаад зөв тусламж үйлчилгээгээ авахгүй явсаар агаад нөгөө төлөвшлөл нь бүр тогтоод тэгээд энэ нь насанд хүрсэн хойноо эмгэг болоод тухайн хүний насанд хүрсэн хүний эмгэг гэдэг юм онш тавигдаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөлөөлж болдог. Ихэнх хүүхдүүд бол тусламж үйлчилгээ аваад гэдэг юм уу эсвэл
хүүхдүүд өөрөө ухамсарлах, өөрөө ойлгох гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр хүүхдүүд маань бас ингээ гайгүй болоод хэвийн байдлаар амьдраад ч гэх юм үлддэг бол тодорхой хувь нь ийм эмгэгтэй болж үлдэх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр ерөөсөө нөгөө анхаарахгүй үлдэж болохгүй гэсэн үг. Бас нэг зүйл нь өсвөр насных нь нөгөө маш сониуч зантай гэж та хэлж байсан тийм. Сониуч зангаасаа болоод бас буруу одоо үйлдэл дуруу татагдах магадлал эрсдэл өндөр байдаг. Тухайлбал одоо алкогол ч юм уу эсвэл бол тамхи тийм асуулах бодисд ингээд хэрэгжилж үзэх сонирхол байх ч юм уу. Тэрнээсээ болоод тэрний одоо хэрэглэгч болох ч юм уу тийм. Ингээд өсвөр наснд хийсэн одоо тохиолдлууд нэлийн байдаг санагддаг л та. Тэгэхээр энэ бүхэн одоо өсвөр насны хүүхдийн тарих, хөгжил, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэх юм бэ? Энэнд ингээд автаад байгаа нь бас цаана ямар шалтгаан байна? Яг зөв. Тэгэхээр нөгөө түрүүний нөлөөлөх хүчин зүйлсүүд маань энэ хорц зуршилд автахын суурь нь олж яадаг. Тэгэхээр дахиад нөгөө гэр бүлийн орчин яригдчихээн гэсэн үг. Тэгэхээр нөгөө гэр бүлийн орчиндөө эцэг их маань энэ дээр бүр ус эдийн засаг хамаахгүй. Тухайн гэрийн орлогын нөхцөлж орлогч хамаахгүй. Маш их боломжийн айлын хүүхдэд ч хорц зуршилд автаж болно. Өгөөгүй ядуу хүүхдэд ч хорц зуршилд автаж болдог. Тэгвэл тэрийн цаад нөлөөлөд байгаа хүчин зүйл болон энэ эмгэг одоо донтох эмгэг үүсэж байгаа эмгэг зам нь юу юм бэ гэдгийг л мэддэг байх нь чухал болчихж байгаа. Тэгвэл энэ маань нэг байхгүй юу. Тэгэхээр яадаг вэ гэхээр нөгөө хүүхдэд нөгөө хүмүүжлийн хэмээ гэсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө эцэг их асран хамгаалагч нь хүүхдээ үл хайхардаг. Багаас нь үл хайхардаг, анхаардгүй зөвхөн нөө материал эд зүйлсээр хангачаад сэтгэл зүйн хэрэгцээг нь насанд нь үүсдэг сэтгэл зүйн хэрэгцээг нь юусоо хангаагүй өсгцэн бол нөгөө хүүхдэд маань өсвөр насн дээр ороод ойлгогдох гэдэг хэрэгцээгээ нөхөж авах боломж байхгүй. Яг бол өмнөх насных нь сэтгэл зүйн хэрэгцээнүүд нь хангагдаагүй учраас би хүнд ойлгогдох ёстой гэдгээр ч мэдгүй явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдэд чинь үл хайхрах учирхийл эсвэл гэр бүлийн нөгөө бүр төрөнгийн нэг хэсэг нэг хүн нь илүү давмгаа гэр бүлийн айл нэг гишүүн илүү давмгаа нөлөөлөл үзүүлдэг хүчирхийллийн хэлбэртэй гэр бүл байна уу эсвэл бүр шовдорлогдож үсэж гин үү гэдэг энэ хүмүүжлийн хэлбэр чинь хамгийн чухал нөлөө үзүүлээд байгаа. Тэгээд дээрэс нь эцэг их маань энэ дотроос ер нь бүр хамгийн их нөлөө үзүүлдэг хүмүүжлийн хэлбэр бол нөгөө үл хайхрах байхгүй юу? Үл хайхрагдж байгаа хүүхдүүд сэтгэл зүйн хэрэгцээгээ хангахын тулд буюу тэр нөгөө хизээч багаас нь ингэж нөхөгдөж байгаагүй бүтэн болж байгаагүй тэр сэтгэл зүйн хэрэгцээгээ нөхөхийн тулд нөгөө нөхөх хариу уруул гэдэг чинь ороод ирж байгаа. Эхлэл зарим хүүхдүүд бол нөхөх хариу уруул нь эерэг байдлаар буюу гэдэг өөрийнхөө авяас чадрыг хөгжүүлээд хичээл номдоо анхаараад ч гэдэг юм уу ийм байдлаар хөгжүүлдэг бол зарим сөрөг байдлаар нөхөх хариу уруул явж байдаг. Тэр нь хорц зуршлаар илэрдэг гэсэн үг. Ерөнхийдөө өөрийн сэтгэлийн тайвшруулдаг зүйлийг аз жаргалтай юм уу нэг дүүрэмж хийж байгаа юм уу нэг тийм хуурамч мэдрэмжийг төрүүлж байгаа зүйлийг хэрэгжилж хэлдэг гэсэн үг байхгүй. Чээр аз жаргалыг өдрөх юм. Яг зөв тэгжин гэсэн үг. Тэгээ ингэдэг нөгөө хүүхдүүд өсвөр насны хүүхд маань нөгөө сониуж. Гэхдээ сониуж байлаа гэд бүгд хорц зуршилд ордоггүй. Яагаад зарим нь хорц зуршил бүр ингээд тонтчт юм бэ гэхлээр нөгөө суур хүчин зүйл гэр бүлийн орчин нийгмийн хүчин зүйл байсан учраас сониуч зандаа хөтлөгдөд хэрэглэсний дараагаар тэр нь нөгөө нөхөх хариу уруулыг аягүй сайхан үүсгээд эхэлсэн чинь тэр хүүхд давтамжтай хэрэглээд тэрэнд автчихж байна. Харин ямар ч тийм нөгөө нөхөх хариу уруу шаардлагагүй. Тухайн хүүхдэд сэтгэл зүйн хэрэгцээнд бүрэн хангагдсан хүүхдийн үед хэрэгжилж үзлээ. За магадгүй бүр ингээ удамшлын хүчин зүйлийн нөлөөнд ч гэсэн ямар нэгэн донтох тийм генгүй хүүхд байлаа гэхэд ямар нэг зүйлийг сонирхоод хэрэгжилж үзсэн ч гэсэн донтохгүй байж болдог. Тэгэхээр нөлөөлөх нөө суур хүчин зүйл гэдэг хамгийн чухал гадаа дотоод хүчин зүйл. Тэрнээс үндэслээд нөгөө хүүхэд маань тэр нөхөх хариу уруулыг байн давтамжтай хийсээр хагаад эмгэг хариу уруул болоод тэгээд донтолт үүсчихдэг гэсэн үг. Тэгэхээр мэдээж донтолт гэдэг чинь өөрөө дахиад давхар сэтгцийн бие дасаа эмгэг болчихж байгаа. Тэгээд нөгөө эхлээд тэр юун гэр бүлийн орчин энэ төр гээд тэрийг ярих шаардлага байхгүй болчихдог гэсэн үг. Яг тэгвэл тийш анхаарал хандуулъя гээд хүүхдтэйгээ ярилцаач гэдэг юм уу нөгөө асуудлыг шийдэх гээд оролдгийг гэсэн ч яг одоо нөгөө хүүхдэд маань шаардлагат илэрч гэсэн өсгөн бодисоо өгүүлээд байгаа тохиолдолд анхаарал хизээч тийшээ төвлөрдөггүй. Дээрээс нь танин мэдгүй хүрээч гэсэн нэлээд өөрчлөлтөнд орсон байдаг. Зан авир нэлээд өөрчлөлтөнд орсон. Эсэргүүцэх хандлага өндөртэй, үгүйсгэл ихтэй нөгөө донтогч хүний сэтгэл зүйн хэм загварууд ингээд тод илэрсэн байгаа тохиолдолд бол ерөөсөө л хоёр дахьаар үүссэн донтох эмгэгтэйгээ л ажиллахаас өөр аргагүй болчдөг байхгүй. Тийм учраас эн чинь тухайн хүний амьдралын чанарт дээрээс нь гэр бүлийн амьдралын чанарт бас сүргээр нөлөөлөд явчихдаг юм аюултай зүйл дараа нь ухтаад байж байгаа л гэсэн үг. За тийм учраас хорт зуршилд авчиж байгаагийн цааш шалтгаан нь мөн л одоо гэр бүлийн орчин үүсэл юм байна шүү гэдгээр заалах хэрэгтэй байна. Нэг зүйл нь за одоо ингээд нэгэнт магадгүй юу гэдэг чинь төрөх зан үеийн хэвийн бус те эмгэг
хариу урвал гараад ирсэн мэрэгжлийн байгууллагт хандсан болвол энийг одоо засал эмчилгээ аваад бүрэн эмчилэгдэх боломжтой юу? Одоо цаг алдахгүй хандаж чадах юм бол ямар одоо эмчилгээ хийх юм бэ? Ер нь бол боломжтой гэж үздэг. Гэхдээ мэдээж нөх хүүхэд болгон дээр харилцаа адилгүй байна. Хэмжилгээний үр дүн бол ер нь хүүхэд болгон дээр харилцаа адилгүй илэрч болно л гэсэн үг байгаа. За хамгийн гол нь яг эмгэг хариу урвал илэрсэн эмгэгийн шалгуурыг хангаад байгаа тохиолдолд бол хэвтэн эмчлүүлж болно, эсвэл амбулатороор хавсарч эмийн эмчилгээгээ мөн сэтгэл заслын эмчилгээ, нийгмийн дэмжлэг эмчилгээг ингээ хавсраад нийгмийн харилцаанд ингээ оролцуулах байдлаар дэмжиж бас явж болдог. Ер нь маш хурц илрээд байгаа. Тэр сэтгэл зочирдлын хүчтэй хариу урвал илрээд өөрийгөө болон бусдыг ингээд гэмтэх гээд байгаа. Нийгэмдээ аюултай үйлдэл хийх гээд байгаа тохиолдолд тухайн хүүхдийг яах ч арга байхгүй хэвтүүлийн эмчлэх асуудал гарч ирнэ. За тэгээд тэрс хэвтүүлийн эмчлэхтэй нөгөө хүүхдэдээ тайвшруулах сэтгэл нөлөөт эмийн эмчилгээ хийх шалтгаан бас үүсдэг, шаардлага үүсдэг. Дээрээс нь сэтгэл хөдлөлийн байдал нь ямар байна вэ гэдгээс хамаараад бас сэтгэл хөдлөлийг докторжуулах, эсвэл сэтгэл готрлын эсрэг, сэтгэл төвшөлтийн эсрэг ч гэх юм уу те. Тэр нөгөө хүүхдийнхаа илэрч байгаа сэтгэл хөдлөл зан үйлдэлийнхэн илэрч байгаа шинж тэмдэгтээ тохируулаад эмийн эмчилгээгээ сонгоод хийдэг. За энэ маань ингээд эмчилгээ хийгээд хүүхэд тодорхой хэмжээгээр тайвшраад, хүнтэй ярилцах, ойлголцох, гаднаас ирж байгаа мэдээллийг зөв хүлээж авч тусгах чадвар нь ингээд сэргээд эхэлсэн байгаа тохиолдолд сэтгэл заслын эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг дараагийн шатны эмчилгээ эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр ер нь бол сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө эмчилгээгээ болоод яг заавал эмнэлгийн нөхцөлд хэвтэж байхдаа хийгээд байх шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр эмчилгээ хийн гэдэг чинь өөрөө маш удаан хугацаа шаарддаг учраас тэр эмчилгээний үр дүн гартал ч юм уу дуустал хэвтүүлэн гэхлээр тэр хүүхдийн нөгөө нийгмийнх нь үйл ажиллагаанууд алдагдчихдаг. Нөгөө сурч боловсрах, нийгмийн харилцаанд орох, найз нөхдөдтэй болох, гэр бүлийн гишүүн байх ч гэдэг юм уу те. Тэр олон эрх нь одоо алдагдах асуудал үүсдэг учраас тухайн хүүхдэд бол тайвшруулах эмчилгээ хийлээ, гараад үргэлжлүүлээд сэтгэл заслын эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөтэй хамрагдаад явах хэрэгтэй байдаг. Хүүхэд болгон дээр харилцаа адилгүй гэж хэлсэн. Зарим хүүхдүүд дээр бол 6 сар орчим сэтгэл заслын эмчилгээ яваад үр дүн гараад сайжирчдаг бол зарим хүүхдүүдэд 1 жил, 2 жил насан туршдаач бусдын дэмжлэг, сэтгэл зүйн зөвлөгөө засал хамрагдах шаардлага бас үүсч болдог. Тэгэхээр нөгөө нөлөөлөх хүчин зүйлийн хүч, үргэлжлэх хугацаа ямар байсан. За тэгээд дээрэс нь хүүхэд эмчилгээ засалд хамрагдсан ч гэсэн нийгмийн орчиндөө гэртээ очиход нөгөө эцэг эхийн мэдлэг чадвар, хандлага нь өөрчлөгдсөн үү? Буцаад нөгөө хүүхдтэйгээ өмнөх шиг харьцаад байх юм уу? Эсвэл өөртөө ч гэсэн өөртөө өөрчлөөд сэтгэл зүйн зөвлөгөө аваад гэр бүлийн сэтгэл засалд хамрагдаад ч гэдэг юм ингээд тодорхой хэмжээгээр ахис дэвшилт гараад тухайн орчинд тэр хүүхдэд аюулгүй, хамгаалагдсан, таатай байдлаар мэдрэгдэж эхэлсэн цагаас эхлээд тэр эмчилгээ миний үр дүн бол эргээр сайн гарч ирдэг гэсэн үг. Тийм болохоор ерөөсөө давхар эн чинь ганц хүүхдийн биш асуудал биш, гэр бүлийн асуудал, тэгээд нийгмийн асуудал болдог. Ганц сэтгцэн эмчийн асуудал биш болчдөг гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхдтэй ажиллаад эмийн эмчилгээ хийж байгаа сэтгцэн эмчийн үүрэг байлаа. За тэгвэл сэтгэл заслыг нь сэтгэл засалж эмч хийлээ. Сэтгэл зүйн зөвлөгөөний сэтгэл зүйч өглөө. За тэгээд нийгмийн үйл ажиллагаанд яаж орж ийн, хэв журмыг яаж сахих вэ? Хаана одоо бие яаж зөв авч явах вэ? Дүрм журм гэдгийг яаж сахих вэ гэдгийг нь нийгмийн ажилтнууд чинь зан үйлийг төлөвшүүлэх, байнгын харилцаатай байх, тэгээд эерэг хандлагыг мэдрүүлэгч гэдэг юм уу те, өөрсдийн ажил үргийн хуваар байгаа шүү дээ. Тэрүүгээр оролцсон. За тэгээд сургуулийн орчинд бол багш сургууль хүмүүжүүлэгчийн зүгээс тухайн хүүхдийг ойлгох, шүүмжлэхгүй байх, шийтгэхгүй байх, олон хүүхдүүдийн дунд нэр төрийг нь гутаахгүй байх ч гэдэг юм уу те, харьцаа хандлага дээр анхаарах юм байна. Тэгээд нийгмийн харилцаанд нь сурч боловсрох эрхийг нь эдлэгт нь дэмжлэг үзүүлээд явна. Гэр бүлийн орчинд нь хамгийн чухал хүмүүс болсон асран хамгаалагч нар маань хүүхдийг ойлгоно, дэмжинэ, бас л шийтгэхгүй, элдэн муугаар хэлэхгүй, маш сайн хүлээцтэй харилцах. За үнэхээр буруу зүйл хийж байгаа бол тэрэн дээр хатуу байр суурьтайгаар тэр буруу зүйлийг шууд хэлдэг. Чиний энэ зан үйл чинь болохгүй байгаа. Чиний энэ авир харин чинь буруу байгаа. Энээс болоод ийм асуудлууд үүслээ гэдэг фактыг яг ингээд хилээд өгдөг. Хоёлаа энийгээ засъя, би хичээн, чи хичээн, хамтдаа хичээн гэх байдлаар нөр чи ганцаараа биш шүү гэдэг ч юм уу те. Энүүгээр ингээд бид нар чамд туслах хүмүүс байгаа шүү гэдгийг мэдрүүлсэн ийм харилцаа хандлага их чухал. Ингээд бодглохлоор сэтгэл хөдлөл төрхүүлийн эмгэг өөрчлөлттэй болцсон хүүхдтэй ерөөсөө нийгмээрээ тусламж үйлчилгээ үзүүлдэг ээ гэсэн үг болж байна. Олон талын багийн ажиллагаа яг зөв багийн ажиллагаа гэсэн үг тийм. Тэгэхгүй ганц сайн одоо эмчилгээ хийлгэлээгээд тэр бол бүр эмчлэгдэх асуудал биш байна. Тийм яг зөв. Тэрөөсөө эмчилгээ дүнгиж эхэлж байна л гэсэн үг. Үр дүн нь бол одоо бүгдийн хүчин чармаалтаар гарч ирнэ. Хүүхдийн хүчин чармаалтаар. Багаас нь одоо хүүхдийнхаа хүмүүжилт тийм. Яг зөв. Одоо нөгөө урьдчилан сэргээлт гэдэг юм хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр яаж урьдчилан сэргээлэх вэ гэхлээр ерөөсөө төрсэн цагаас нь хүүхдийг
та одоо хүүхдтэй болёо гэж төлөвлөсөн бол хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлэх вэ? Эрүүл мэндийн талаас нь, сэтгэл зүйн талаас нь, нийгмийн талаас нь би яаж бүрэн бүтэн байдлыг хангаж өсгөж хүмүүжүүлэх вэ гэдгээ эцэг эх маань аль нь мэддэг болсон. Мэдлэг мэдээлэлтэй олчихсон. Өөрсдөө бүрэн мэдлэгээр хангацсан байж тухайн хүүхдийг өсгөн. Яг бол энэ дэлхийд дээр хөдөлмөр дотроос хамгийн их зөв хөдөлмөр чинь хүн өсгөх байхгүй юу? Хүнийг хүн болгож өсгөх гэдэг чинь хамгийн хүнд хамгийн их мэдлэг мэдээлэл шаарддаг тийм зүйл. Хүмүүний амьдралын хөгжлийн явцад ерөөсөн тэр хүүхдийг яаж өсгөж хүмүүжүүлж ямар хүн болох вэ гэдэг чинь ингээл байнга туршлагажаа сайжрал явж байгаа. Одоо бүр сайжрахынгаа зэрэгцээ ингээд бэлэн ном тохимол мэдээллүүд гараад ирчихсэн. Байгаа учраас энийг аягүй сайн олон мэдээллийг сурвалжаас мэдээлэл аваад өөрсдийгөө мэдлэгжүүлээд тэрнийхээ үндсэн дээр хүүхдэд төрүүлж төлөвлөөрэй. За төрөөд ирсэн хүүхдээ тэгвэл бид нар яаж өсгөж хүмүүжүүлэх юм. Ерөөсөө л хүүхэд болгон дээр насны үечлэл дээр нь сэтгэл зүйн хэрэгцээ гэж байдаг. Биологийн хэрэгцээ, нийгмийн хэрэгцээ байдагтай адилхан сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Хүмүүс ингэж энэ жоохон юм чи юугаа ойлгох ингэж ярьдаг. Гэтэл тэр нь ойлгохын дээр ойлгож өөрийнхөө нөгөө мэдрэхүүгээрээ аль хэдийн мэдрээд авчихсан боловсруулаад тэрэндээ хариу урвал үзүүлээд эхэлцээ явж байдаг байхгүй юу. Тэгэхээр яах ёстой ах нь хүүхдийг төрсэн цагаас нь эхлээд л зөв харьцах юм бай, зөв хандах юм байна, зөв дэмжих юм байна. Тэгээд түр хүүхдийг дандаа ойлгож хүлээж авч дэмжиж харилцах юм байна. Хүүхд хүмүүжлийн буруу арга хэвүүд байгаа шүү дээ. Шийтгдэг ч гэдэг юм уу те. Тэр аргаас аль болох зайлсхийн. Ягаад гэвэл хүчирхийллийн хэлбэр байдлаар тэр хүүхдэд мэдрэгддэг учраас хүчирхийлэл үүсдэг болохоор хүүхэд аливаа нэг арга барилыг өөрийгөө ойлгуулахын тулд эсвэл бусдтай ойлголцохын тулд аливаа нэг асуудлыг шийдэхин тулд дандаа төрөмгийн хэм маягийг ингэж сонгодог юм амьдралын хөвшил үүсчих гээд байдаг учраас ерөөсөө шийтгэлийг олох хол байлгах. Яг шийтгэл өглөө гэх юм бол олон дахин давтагдсан алдаа дутагдал байгаа. Тэрийгэ засах боломж олгоод тахад хүүхэд өөрийн зүгээсээ хийх зүйлийг хийхгүй байх юм бол хүүхэд тохирсон сэтгэл зүйг нь гэмтээхгүй тийм аргаар шийтгэлийг үүсгэж болдог. Нөгөө дуртай зүйлийг нь тодорхой хугацаагаар хориглох ч гэдэг юм уу те. Тэр бол шийтгэл байж бол. Тэрний тэгхгүйгээр хүүхдийг олон хүүхдүүдийн дунд санд дургуулээ зогсоодог, самбарын урд гаргаад зогсоодог, анги сүлдэг ч гэдэг юм уу. Эсвэл эцэг их нь хүүхдэд харанхуй өрөөнд тойжолдог ч гэдэг юм уу те. Ийм шийтгэл өрөөсөө байж болохгүй. Энэ маань өөрөө тухайн хүүхдийн сэтгэл зүйг улам гэмтээдэг. Тэр хүүхэд өөрийгөө улам их хамгаалах хариу урвал үүсэж хөгжин. Тэр хамгаалах хариу урвал хөгжихийн зэрэгцээгээр хүүхэд ч өөрийгөө хамгаалахын тулд ялахгүй зүйлд л өөрийгөө хамгаалдаг, уралдаг, хэрэлддэг гэд ерөөсөө нэг том бамбаатай болчихдог байхгүй. Тийм учраас ямарваа нэгэн шийтгэлийг аль хүчирхийллийн хэлбэр агуулсан шийтгэлийг бол үгүйхгүй ах хэрэгтэй байна. Тэгээд насанд нь тохирсон сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж явах хэрэгтэй. Тэрийг бид нар яаж хангах вэ гэхлээр уншиж судлаарай. Тэгээд бид нар хүүхдүүдэд урьдчилан сэргийлнэ. Монгол эцэг эхчүүд донд гэлтгүй ер нь бол гадаадд ч гэсэн байдаг л та тийм алдаа оноо байдаг. Гэхдээ арай илүү нөгөө ажиглагддаг зүйл юу вэ гэхлээр одоо яг ажиллаж байгаа ажлын практик дээрээс ажиглагдж байгаа зүйл гэхлээр нөгөө эцэг хасар хамгаалагч маань хүүхдээ бага наснд нь хит дураар нь байлгадаг нөгөө бүр дураар нь өөрийнхөө нь байлгаад өсөжчихсөн хим хэмжээ, дэг журам гэдгийг сайн ойлгуулаагүй, зааг ялгааг мэдрүүлээгүй өсөгцнөөс болоод хүүхэд томрох тусмаа яг тэр нөгөө хэв завшаал болчихсон зүйл альваад ханддаг болчихдог. Тэр нь өөрөө бас сэтгэл хөдлөл, төрхүүлийн эмгэг үүсэх бас нэг шалтгаан болдог учраас хүмүүжил дээр хайраа зөв илэрхийлээрэй, хүүхдэд зөв хайрлаарай. Тэгээд хүүхдийн насанд нь тохирсон хөдөлмөрийг эрхлүүл сургах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд хүүхдтэй бие даах чадварыг насанд нь хөгжүүлж авах хэрэгтэй гэдгийг бас аюулсаа анхаарах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхгүйгээр нөх хүүхдэд хит хайрлаад эсвэл нөгөө бүр хайсан чигээрээ хаячихсан явж байснаа өсвөр наснд нь ирэнгүүт л олон мэдээлэл аваад эхлэнгүүтээ эцэг эхчүүд маань гэдэг нь яана энэ насн дээр ч гэсэн хүүхдүүд айгүй эвдэрдэг гэж байна. Анхаарахгүй бол болохгүй. Одоо л нөгөө хүүхдээ барий, цагдий, хорий гээл нөгөө хүүхдээ яг бие даах ирмэлцэл нь ихсчихсэн байгаа энэ үе дээр нь 20 цагдаад эхлэнгүүт хүүхэд болон асар хамгаалагч хоёрын дунд харилцааны зөрчил хүчтэй гарч эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр тийм хожуу нөгөө хүүхдээ барьж авах биш. Багаас нь хүүхдээ хим хэмжээнд сургачих юм бол өсвөр насн дээр хизээч хүүхэд тэрнээс илүү гарах хэмжээгээр сул хаягддаг. Нөгөө Монгол ардын зүрд зүг байдаг. Уяанаас алдуурсан нохоо гэж үг байдаг шүү дээ. Уяанаас нь тайлангууд нохоочос алдуурал хаа хамаагүй тавьдаг да. Яг тэрнтэй адилхан. Нөгөө хүүхдийг барьж хорж ингэж байж агаад 50 төр хүүхд чинь хаамаагүй гүчдэг байхгүй юу. Тэгэхээр хит барьж болохгүй, хит дураар нь байлгаж болохгүй. Яг нөгөө хим хэмжээг тохируулж хүүхдийг өсгөх гэдэг юм чинь хамгийн чухал болж байгаа. Хим хэмжээг барьж өсгсөн хүүхд чинь яадаг вэ гэхэлэр нөгөө
дүрм журмаа тагтдаг. Нийгмийн хүрээнд дасан зохицож амьдрах чадвар нь сайн байна гэсэн үг. Нийгэмшил хэвэн явагдана гэсэн үг. За тэгээд дээр нь сэтгэл зүйн хэрэгцээг зөв хангаа явуучихлаар нөгөө хүүхэд маань өөрийгөө бүрэн илэрхийлдэг, мэдрэмжээ зөв таньдаг, өөрийнхөө мэдрэмжийг бусдад зөв илэрхийлдэг, бусдыг хүндэтгэж сонсдог гэсэн харилцааны хэв загвар хэвийн үүсэх боломжноос бүрдчихэд. Тэгэхээр энэ хоёр зүйлийг маш сайн анхаарад мэдээж нөө биологийн хувьд нь эрүүл таатай орчинд амьдруулах, аюулгүй орчинд амьдруулах бидний үндсэн үүрэг байгаа. Тэр үүргээ биелүүлээд явчих юм бол та өсвөр насныхаа хүүхдийг өсвөр насндаа ирчлээ одоо яана гэж айж дүгших шаардлага байхгүй. Багаас нь л зөв өсгөгдсөн бол асуудал байдгүй л гэсэн үг. За маш одоо хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлгийн маань богино хугацаанд бас өгсөн гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар болохоор өсвөр насны хүүхдийн одоо өсвөр насны тохиолддог сэтгэл зүйн хямрал, за тэгээд хэвийн болон хэвийн бус одоо тий зам төлөв төрхөөлийн одоо байдал ямар байдаг вэ? Хизээ бид нар мэрэгжлийн хүн таних уу? За хүүхдээ өсгөн бойжуулахдаа юун дээр анхаарах уу гэдэг энэ бүх хэрэгтэй мэдээллийг одоо өгөхийг зарлаа. Тэгээд танд баярлалаа. За баярлалаа. Хамтрагч